Миний төрсөн өдрөөр авсан бэлгэнүүтэй танилцъя. Хамгийн ихэнд авсан бэлэг бол энэ твтэж байгаа улаан Deadpool. Нэрийг нь Pascal гэдэг. Бас аюу гай бүжгэлдэг юм байна лээ. Тэр бүжгийг та нар сүгэлд үзээрэй. Энд харагдаж байгаа энэ бол номыг Ану найз нь бэлгэлсэн байгаа. Ном болгон утга учиртай үний талаар бичлэгийн төгсгөлд ярина. Энэ цэцгийг бас Ану бэлгэлсэн. Дараагийн бэлэг бол Pascal-ийн бэлгэлсэн Libeskind брендийн цүнх байгаа. Энэ цүнх бүр надад үнэхээр их таалагдсан. Ажилдаа жүүжгэн, гадуур гарахтаа жүүжгэн, багтаамж ихтэй бас их царайлаг байгааз материал нь үнэхээр гоё. Үүнтэй хамт энэ брендийн төрөвчийг надад бас бэлгэлсэн байгаа. Би төрөвчөө солихонсон гэж яриад байсан. Яг надад таалагддаг том жижиг жижиг ийм өөрхөн төрөвчийг бэлгэлсэн. Дараагийн бэлэг бол Хамбург хотод хийх 4 хоногийн аялал. Энэ хугацаанд бид хоёр Арадны хаан Арслангийн мюзикл тоглолт үзнэ. Ирж очих гал төрний билет очиод буудлах буудал зэрэг манай хүн бүгдийг нь захиалчихсан байсан. Үнэхээр хайр хүрмээр. Тэгээд хамгийн сүүлдний адвент календарыг би авсан. Энэ цэцгийг манай төрөөсөлөгч маань өгсөн мэнлээ би бүр санаа зовсон гэж Паскал миний төрс өдрийг хэлчихсэн юм байна лээ л. Гэтэл би их баярлсан. За эндээс ихсүүлээд номнуудаа нэг нэгээр нь танилцуулаад явъя. Номны хавтас бүр нэг бүрчлэн зөвхөн надад зориулж чигдсэн гэдэг нь бүр үнэхээр хайр хүрмээр. За эхний ном бол Das Paket буюу илгээмж гэдэг ном байгаа. Тэр номныхын cover-ыг харуул миний зураг байгаа. Хажуудлынхаа нүгнүүд, тойдлынхаа нүгнүүд ч гэсэн зөвхөн надад зориулж бичигдсэн үгнүүд байгаа. Би ер нь психо триллер төрлийн ном унших дуртай. Энэ хоёр дахь ном бол бас триллер төрлийн ном. Sebastian Fitzek-ийн Mimic гэдэг нэртэй. Тэр номныхын cover-ыг харах юм бол миний мимиктэй царайнууд байсан. Дараагийн ном бол Die Heimweg буюу гэртээ хайрах зам гээд миний зурагтай арталт нь Монгол гэр энтертэй Гүнэрийн сэтгэмжин гэж дэнцсэн үхэн шүү наа. Дараагийн номны cover нь Pascal Latour-ийн хөрмөө ээж байгаа юм шиг ийм зураг байгаа. Энэ ном нь бол тийм романтик төрлийн ном учраас ийм cover хийсэн юм шиг байгаа. Бичлэгнийхаа доод бол яг жинхэнэ ном нь яаж харагдгийг бас та нарт үзүүлчихье. Яг дотор нь бол жинхнээсээ жинхэнэ номнууд байгаа. Зөвхөн хавцсан л өөр гэсэн үг шүү найзуудаа. За сүүлийн ном бол Sebastian Fitzek-ийн Nach Boy буюу хөрш гэж ном байгаа. Энэ хавцыг нь харуул ингээд хөдлөөд байгааз ямар нэгэн шинэ технологи юм шиг байгаа. Энэ бол сүүлд гарсан best seller ном байгаа. Авидаа гэж бодчихсон чи ашгүй ингээд надад бэлэг болоод ирж гисэн. За ингээд бэлгэнүүд банд дуслаа. Ингээд Pascal-ийн бүжгэлсэн бэлгийг та нарт жоохон үзүүлье.